Өнөөдрийн амгалан айлтгая. За өнөөдөр Монгол Улсын их хурл энэ нүүрсний хулгай лөөврийн тухай сонсголыг орон даяар явууж, энд бол ард түмний анхаарал энэ хулгай лөөвртэй тэмцэх энэ төрийн бодлогын тухай бид өнөөдөр хэлэлцэж байна. Энэ нүүрсний хулгай лөөврийг илрүүлж ард түмэнд энэ хулгай лөөврөд хэн оролцсон, ямар хулгай лөөвр болсон гэдгийг илрүүлэхийн тулд Улсын хурлын гишүүн миний бие 26 гишүүнээр гарын үсэг зуруулж энэ өдрийн төр хороог анх байгуулсан. Энэ төр хороо байгуулагдсан цагаас хойш Эрдэнэс 5 толгой гэдэг энэ төрийн өмчит кампани дээр ямар хулгай лөөвр гарсан, юу болсон гэдгийг олонний анхаарал, төрийн эрх барих дээд байгууллагын анхаарал, хууль хяналтын байгууллагын анхаарал хандуулахын төлөө хүчин зүтгэж ажилласан. Энэ нүүрсний төр хороо ажил хугацаанд олон зүйлийг хийсэн. Гэтэл энэ нүүрсний сонсголын тодорхой шалтгааны улмаас энийг явуулаагүй байсан. Тэгээд өнөөдөр энэ нүүрсний сонсголын төр хороог Улсын их хурлын гишүүн энх баяраар ахлуулж өнөөдөр энд бид хэлэлцэж байна. Энд олон хулгай лөөвр байгаа. Энэ олон том хулгай лөөврийг илрүүлэхийг хүсэхгүй байна. Харин одоо энд шударгаар ажилласан, энэ хулгай лөөврийг санаачилсан ийм хүмүүсийг одоо ор үндэсгүйгээр гүтгэх, түүнчлэн түүний ах トゥ төрөл төрөсдгийг энэ нүүрсний хулгай лөөвртэй холбоотой ийм мэдээллийг сүүлийн үед цацж байгаа туйлыг харамсаж байна. Миний би 2020 онд Монгол Улсын их хурлын гишүүн болсон. Энэ болсноос хойш нэгж нүүрсний хулгай лөөвртэй холбогдоогүй гэдэг хариуцлагатай мэдэгдээ. Ингэж одоо хүнийг харлуулж болд юм уу? Өнөөдөр ингэж улс төрийн зорилгоор энэ нүүрсийн сонсголыг өөр байдалд анхаарал хандуулахын тулд ийм юмыг зохион байгуулжаад гүнээ харамсаж байна. Өнөөдөр энэ нүүрсийн сонсгол яг юу болсон, яасан гэдгийг ард түмэн ажиглаж байгаа. Надыг өнөөдөр жижиг 5 толгой нүүрсний хулгайн сонсголд оруулна гэж энх баяр дарга зарласан. Шинжээч нэрж мэдгдлүүлсэн. Гэтэл оруулаагүй. Тэгээ одоо сүүлд нь юу гинвэ? Ган хуйгийн дүү төрөл төрөсийн авчир төрийн орд мэдээлэл хийлгэсэн гэж байгаа. Энэ уваагүй юмныг надаас уучлалт хүсээрэй. Ганбаатар гишүүн энэ хүмүүсийг авч ирж тэр